Нийгмийн амьдрал хувьсан өөрчлөгдөх тусам хүний амьдрал тодорхой хэмжээний өөрчлөлт, шинжилэлт гарч байдаг билээ. Үүний нэг нь хүний эрүүл мэндийн асуудал байдаг. Иргэдийн дунд өвчлөл эмгэг тохиолддог. Тэр дундаа элэгний эмгэг маш илбэг байдаг бөгөөд сүүлийн жилүүдэд манай улсад элэгний хор тавдар нийлээд газар аваад байгаа юм а. Улмаар өнөөдөр Сингапур, Монгол улсын эмчнэр элэгний эмгэгийн тулгамдсан асуудал сэдвт онол практикийн баг хурлыг хийлээ. Тэгэхээр Монгол улсад бол элэгний өвчлөл бол нэлээд газар автсан байдал ус нэлээд хүн талдаа байгаа гэдгийг бид ойлгож байгаа. Тэгэхээр халдварч шаар элэгний хор тавдар нэлээд газар авсан байна гэсэн юм ойлголттой. Тэр бид нэр Монголд яг хүрэлцэн ирснээрээ газар дээрх байдал яг ямар байр байдал ямар байна энэний талаар дэлгэрэнгүй мэдээллийг Монгол мэргэжил нэгтнүүдээс олж авах, эргээд бид нэр хамтран ажиллах боломж олцоо юу вэ? Дэмжих боломж юу вэ? Элэг шижүүлэн суулгах тал дээр мөн элэгний эцсийн шатны эцсийн шатнд яваа өвчний тал дээр хийгдэх эмчилгээний хувилбарууд дээр ямар хамтын ажиллагааны хувилбар юу гэж болох вэ гэдэг дээр л судалгаа хийж байгаа юм да. Манай улсын 10,000 хүн дутамд 2714 хүн илгээр өвчилж байна гэсэн судалгаа байдаг. 5 хүн дутмын нэг нь элэгний вирустай гарч буй манай улсад энэ өвчлөл өндөр байгааг нотолсоор байгаа юм. Эрдэнэт хүний алтан амийг одож буй энэхүү өвчлөл хүн амд чимээгүй хүн нүүрлэж байгаа бөгөөд үүнийг харуулсан судалгаа статистик байдаг юм а. Тэгэхээр өнөөдөр Монгол улсын эрүүлийн хамгаалахын практикт нэлийн тулгамдсан асуудал бол элэгний эмгэгүүд байгаа. Тэгэхээр манай Монголд элэгний эмгэгийн хүндрэл элэгний өмнө элэгний хатуурл үүсэх явдал нэлээд өндөр байна л да. Элэгний вирус гепатитын өрөвсөл бас харьцангуй өндөр байгаа. Дэлхийн дунджаас Монгол улсд бол 6 дахин өндөр байна гэсэн ийм үзүүлэлтийг дэлхийн судлаачид хэлж байгаа. За бидний өөрсдийн судалгаагаар ч гэсэн элэгний БЦ вирусын халдвар бол элэгний сүүлийн жилүүдэд буурахгүй өндөр хിവэрэ байгаад байгаа. За энэ нэг талаас 50 оны сүүл 60 оны ихэр болсон нэлээд тийм том вирусын халдварын эпидеми Монгол улсад явагдсан. Тэр үед энэ халдвар авсан улсууд маань яг өнөөдөр элэгний хатуурал, элэгний өмнөгөр өвдөх ийм магадлал их өндөртэй яваад байгаа. Тийм ч учраас сүүлийн жилүүдэд бол энэ элэгний өмнө хавдар өндөр байгаагийн гол шалтгаан энэтэй байгаа юм. Ямар ч тач өнөөдөр хоёр орны эмчнэр маань харилцан туршлага солилцож элэгний эмгэгийн тулгамдсан асуудлын талаар хэлэлцсэн юм а. Өдөр ирэх тусам газар авч буй энэ аюулт өвчнөөс сэргийлэхийн тулд салбарын яамд бодлогын хэмжээнд авч үзэхгүй бол элэгний эмгэгт өвчин доохоос дутгааргүй аюулын харан дийлдэх боллоо. Дээр нь эмчнэр дөнгөж өвчилж буй өвчнөд үнэн сэтгэлээс зөвлөгөө өгөхгүй даамжруулдаг явдалч манад байдаг. Үнэхээр өвчнөдөө шаналн очиж буй хүмүүсийг эмчилсэн сэтгэлээр бус зоосны нөхөр хардаг болсныг олон хүн хэлдэг. Иймд энэ асуудлыг аль аль талдаа анхаарах нь зөв хэрэг үзье. Монголчуудыг чимээгүй мэрж буй энэ өвчин сурчлан сэргийлэх талаар хүмүүс алхам тутамдаа анхаарах хэрэгтэй байна.